Баярлалаа. Genka Tour компанитай аялж байгаа аялагчид маань яг одоо Хайнаны Саяны хотын аэропорт дээр буугаад байна. Ингээд Саяны хотын аэропорт дээр Genka Tour-ийн маань аялагчид нийтдээ 60 гаруй аялагчид бид нар аялж байна. Аялал маань 4 хоног үргэлжлэхээр байгаа. Ингээд онгоцон суусан бас нэг хамгийн хүндтэй хүн маань гэхэлэр би 10 жилийн хайрт багштай тарлаа. Тэр маш олон жилийн дараа хайртай багштайгаа тарлаж байгаа маш одоо баяртай. Таны өдрийн мэндийг хүргэе. Хараагүй маш утсан байна. Санж байна. Яста сайхан байна. Аста тохиолдол. Тэгэхээр Саяны хотын маань аяллууд ямар шуухан одоо зүйлүүдээр явж, ямар газруудаар та бүхэн аяллаа сонирхолтоноос маш их сонирхолтой байх болно. Ингээд эргэн уулзцгаая. Тэгэхээр бид бүхэн Саяны хотын маань далайн эрэг дээр ирчихсэн байна. Тэгээд хүн болго маань буудалтай буучсан амарч байгаа яг үдэд. Тэгэхээр Саяны хотыг бас гайхалтай 50 хот гэж миний зүгээс хэлмээр байна. Миний удаад одоо анхныхоо удаа Genka Tour компанитай хамтарч одоо энэхүү оронд одоо аялах эрх завшаан олцсон байгаа. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар бол Саяны хотын маань градус нэг 26 орчим градустай. Энэхүү арал маань одоо Хятадын 27 одоо том мужийн нэгэн хэсэг. Тэгэхээр бас арал гэдэг утгаараа ч гэсэндээ эзлэхүүний хувьд маш том. Тэгэхээр 33900 одоо км квадратын одоо хэмжигдэхүүнтэй тийм том арал байгаа. Тэгэхээр яг Саяны хотын маань одоо Хайнан дүүрэг маань бол яг энэхүү одоо арлынханд 91% эзлэх хамгийн том арал байгаа. Тэгэхээр 1997 онд болсон газар хөдлөлтөөс хойш одоо энэхүү арал маань 29 км ихтгэхийн газраас одоо холдсноор бас арал гэж үүсэн одоо Хятадын хамгийн одоо томоохон арал гэж яригдсан байгаа. Тэгээд яг өнөөдрийн байдлаар энэ бас монголчууд маань бас маш сэтгэл өндөр байна. Далайн эрэг дээр хоолоо идээд энэхүү маш гоё гахалтай ресторанууд байна. Хайнан хотынхаа бас мужийнхаа талаар аваад яриад үзэх юм бол бас өөрсдийн гэсэн одоо үйлдвэрлэл байхгүй ч гэсэндээ бас үнэхээр аялал жуулчлал гэдгийг одоо жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадсан хот юм болов уу, арал юм болов уу гэж би бодлоо. Өглөөний минь Хайнаа бид нар ингээд өглөөс ирсэн эхнийхээ өдрийг аяллыг эхлэх гэж байна. Тэгэхээр яг өглөө 7:30 минут босоод өглөөнийхөө цайг уусан маа та бүхэн сайхан амарсан уу? Оо сайхан амарлаа. Цагаагаар таалагдж байна уу? Оо үнэхээр сайхан байна. Ааха. Тэгэхээр цагаагаар хувьд маш гоё тогтвон 29 нэмэх градустай байгаа. Тэгэхээр чиглэг маш өндөртэй 80 одоо хувийн чиглэгтэй байгаа. Тэгээд Хайнан улс маань бас үнэхээр бас бидний хувьд маш одоо юу гэдгийг сэтгэл ойрхон санагдлаа. Маш тайван хот гэдгээрээ бас хүн болгонд бас таалагдсан байгаа. Өчиг бид далайн эрэг дээр өнгөрүүлсэн өглөөг бас аюу гоё өгтлээ. Ингээд мэдээж Монголын маань хувьд одоо хаврын үйлрэл ихэлчихсэн бас нэлээд бас шороо шуурхтай байгаа. Ч гэсэндээ бас Хайнан улсад өнгөрүүлж байгаа эдгээр өдрүүд маань бас аз жаргалтай дүүрэн өнгөрүүлж байгаа гэдэгт одоо итгэлтэй байна. Таны хувьд сэтгэл хэрэг байна? Сэтгэл маш өндөр байна. Genka Tour компанитай аялж байгаа их хүмүүс маань гэр бүлээрээ явж гин, хамт олноороо явж гин. Та нарын хувьд яаж явж байгаа вэ? Бид бас гэр бүлээр явж байгаа юм. Бүгд л гэр бүлээр явж байгаа. Ааха. Дэг малгай аваад үзсэн шүү дээ. Баярлалаа. Бид бүхэн Сарамчингийн айланд дээр нэг цаг 20 минут автобусаар аялан хурж ирлээ. Тэгэхээр айландын хувьд яг газраас тусгаарлагдсан, их газраас тусгаарлагдсан болохоор бас их гоё юм. Тэгээд мод ургамал ихтэй. Тэгээд яг энэ хүн айланд дээр Сарамчингийн айланд гэдэг Хайнаны одоо хамгийн алдартай заавал үзэж болох ёстой зүйлийн нэг байгаа. Тэгэхээр Сарамчингийн айланд дээр 2500 гаруй сарамчин байгаа. Тэгэхээр та бүхэн мэдээ Сарамчингийн айланд дээр ирэх юм бол маш болгоомжтой байх ёстой. Цүнх саваа, мөн түнчлээ одоо жуус ууж болохгүй гэх мэтчлэн. Сарамчингууд маань маш их сахилахгүй. Тэгэхээр таны бас эд хөрөнгийг бас шүүрээд булаагаад аваа явуучих боломжтой байд юм байлаа. Хүмүүс чинь хөгшөрхөөрөө хурцлээддэг шүү дээ. Тэгэхээр хүн төрөлхтөнд Сарамчингийнхаа болохоор эсрэгээрээ жоохон бахта өчгрээдэг. Маш их одоо гар хорооны хөгжил маш сайтай. Тэгээд тэгэхээр одоо
Жимсийг бол маш хурдан одоо арилгаж идэж байна. Мөн түншлээ самрыг хүн шиг арилгаж иддэг. Иймэрхүү амьтад байна. Тэгэхээр одоо циркийн үзүүлбэр болон сармагчингуудынхаа тухай одоо түүх, үүс зөөхийг хаана амьдртгийг гэх мэтлэнгээр бид рааж үзэх болно. The world is quiet. Hush, hush, we both can't fight it. It's us that made this mess. Why can't you understand? Oh, I won't sleep tonight. Тэгэхээр сармагчингуудын энэ хүү тоглолт маань бас үнээр гайхалтай олсон дээр явна. Цирк үзүүлэлт маш одоо гоё байлгаа гэж хүмүүс ярьсан байна. Тэгээд одоо бид хүн тоглолтоо ихгээ хүлээж байна. Traveling the road less known is where I wanna be. My compass directing, electing an open road with golden trees. But there's an old man in need on the ground. I try not to make a sound. He holds out his hand as I walk away. I hear him say, please don't be a stranger in my place. Please don't be a stranger in my place, yeah. Бид Monkey Island дээр аялал гараад ирлээ. Тэгээд Monkey Island дээр гарч ирэхэд бас ийм cable car буюу одоо энэ агарын замаар супер гарч ирсэн байгаа. Тэгээд маш сонирхолтой маа яалтч яахгүй одоо ингэ Monkey Island дээр байгаа бүх л одоо зүйлүүд ус урмал одоо яаж энэ зуучдын анхаарлыг яаж татах вэ гэдгийг үнэхээр энэ хот маань энэ хотын одоо бүс сасал захиргаа нь үнэхээр одоо хэрэгжүүлж чадсан байна. Тэгэхээр зөвхөн одоо сармагчин амьдардаг газрыг хамгийн хэрэг сонирхолтой газар болгож чадсан үнэхээр одоо бас бахархууштай юм. Бид бүхэн бас тэрэлжгээд одоо бас бүсийн нутаг орон нутгийг бас хөгжүүлээд ингээд зуучдын ирүүлэх боломжтой газар болгож илүү болохоор юм шиг санагдлаа. Тэгээ та бүхэн сайн мэдж байгаа чончин болдог бол яалтч барахгүй одоо өдөртөл 15,600 хүн очдог. Үнэхээр зуучдын одоо attraction-ыг газрын нэг байдаг. Яг түүнтэй адилхан одоо энэ Monkey Island маань хайнанд ирсэн хүмүүсийн заашгүй ирэх ёстой зүйлийн нэг юм байна. Ялангуяа бага насны хүүхдтэй хүмүүс ирэхэд үнэхээр зохиромжтой. Тэгээд үнэхээр одоо Monkey Island-д ирсэн сармагчингуудтай хамт зураг авах тоттой тэгээд хийхгүй юм аахаа энэ хүмүүс. Үнэхээр гайхалтай санагдлаа. Please don't be a stranger in my Тэгэхээр үзэгч та бүхэндээ Genka Tour компани аяллаа тухай нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа миний би маш сэтгэл хангалуун байна. 3000 жилийн тэртээ одоо үүсэл хөгжлөн гарал үүслэн илэрсэн Ли одоо үндэстэн гэж Хайнан арал дээр амьдардаг хамгийн одоо анхны одоо үндэстний амьдарч байсан газар бид нар ирсэн байна. 1949 онд Бүгд найрамд Хятад ард улс байгуулагдсанаа тунхаглан зарлсны дараа Ли үндэстний бас нэлээдгүй одоо өөрсдийнх нь амьдралын аж төрөл нь бас өөрчлөгдсөн байгаа. Тэр нь юу юм бэ гэхээр 13 наснаас 15 нас хүрсэн эмэгтэй хүүхдүүдийг бүгднийг одоо битүү биеийн дээр нь ингэж шивэс хийснээр 90 хүрт гардаг байсан юм байл маш эрт насандаа. Тэгээд Бүгд найрамд Хятад ард улс тусгаар тогтсонсын дараа энэгүй одоо шивэс болон бусад одоо ёс заншлын зарим нэг одоо зөвлөгөөдийг зогсоосон юм байна. Тэгэхээр одоо үзэгч та бүхэн харж байгаа миний сууж байгаа байшин бол яг өөрсдөө амьдардаг байшин биш юм. Тэр будаага хадгалдаг байсан байшин гэдэг чинь.
амьдарч одоо хүртэл одоо өхөндөг тэгээд тэртээ 3000 жилийн өмнө одоо амьдарч исэн энэ арал дээр бид бүхэн бас 2 цагийг бас өнгөрүүлээ. Тэгэхээр арал дээр өнгөрөөсөн бас адал явдалтай маш их одоо хөгжөөнтэй зүйлүүд боллоо. Тэгээд бүжгийн тэмцээн болсон би тэрэнд нь одоо төрүүлээд ийм гоё коконатор хийсэн цүнхтэй болсон байгаа. Мөн түншлэн одоо мэдээлэл болгоод хэлэхэд Хятад үндэстэн маань нийтдээ одоо 56 үндэстэн ясантай байдаг. 56 үндэстэн ясны нийт одоо 55 одоо үндэстэн ясан нь нийт хүн амынхаа 8% эзэлдэг бол үлдсэн одоо нэг үндэстэн ясан буюу Хятад үндэстэн ясан 92% нь эзэлдэг юм байна. Ийм сонин төвхтэй тэгэхээр одоо 55 үндэстэн ясны нэг хэсэг болсон лиг үндэстнийг үзэж та бүхэнд харууллаа. Үзэгчтэй бид бүхэн Yalong Bay гэдэг одоо энэ 11 км урагшлах бич дээр ирчихсэн байна. Тэгэхээр үнэхээр гайхалтай гоё цэнгэг юм. Усан агаар мөн сайтай 3-4 сард аялал жуулчлалын хамгийн их одоо ирдэг одоо сар юм байна гэж үздэг юм байна. Тэгээд одоо бол 3 сарын дунд хавцаа болж байгаа болохоор үнэхээр цагаагаар бол бидний хувьд бол маш тааламжтай халуун орны бүснээс ирээгүй учраас маш тааламжтай байна. Тэгээд энэгээр маш их одоо Оросын зуулчд болон ер нь их газрын буюу одоо Хятад зуулчд бас маш хэрдэг юм байна. Энэгээр 5 хоттой шбуудлал нь бол ерөөхдөө Yalong Bay хавцаа байдаг. Тэгээд Marriott Hotel, Shangri-La гэх юм хэмжлэн маш олон одоо хотелууд 5 хоттой хотелууд нь Yalong Bay гэж байдаг юм байна. Тэгээд та бүхэн бас Yalong Bay дээр ирэх юм бол нөө scuba diving буюу одоо далай дагуур одоо аялах нөө шүрэн арлуудаа харах одоо тийм аяллууд бас байна. Мөн дүншлээ одоо яакт буюу одоо энэ далбац заваар бас аялах бас тийм боломж байдаг. Та бүхэн далаагаар бас усан цэцлэх дуртай бол бас энэ Yalong Bay дээр ирэх юм бол их гоё юм аа. Усан айгуу цэнгэг. Яг л нөгөө зургатаар гардаг шиг цэнхэрэмгтэй аюу гоё далаа юм. Тэгээ номхон далайн бүсүүлдэг гэдгээр хараа бас үнэхээр энэ Хайнан улсын далайн эрэг хаваар бол үнэхээр сайн хөгжсөн. Тэгээд одоо бид бүхэн яг бол Marriott Hotel-ийн урт та бүхэнд одоо энд үрсээ хүргэж байна. Тэгээд үнэхээр гайхалтай сайхан байна. Үзэгчтэй бид Miss World Center дээр ирчихсэн байна. Тэгэхээр яалтчгүй одоо Монгол үзэгчд хүмүүний маань одоо Хайнан улсыг бас мэдэх болсныг шалтгаан бол Miss World одоо тэмцээн маань 2003, 2004, 2005 онуудад одоо энэ Хайнан улсын маань энэ Санья хотын одоо төв хэсэгт байрлах одоо энэ Miss World Center-т буюу театрт одоо болж исэн үзэгч та бүхэн сонсож байгаа. Тэгэхээр 2006 болон 7 онод World's Strongest Man буюу одоо дэлхийн хамгийн хүчирхэг залуучуудын одоо 2 жил дараалсан контестэнд болж исэн. Ингээд үзэгч та бүхэндээ дотгошоо ороод энэ хүм Miss World болж исэн стейжийг буюу одоо тайзыг болон тэрхүү одоо том дотор нь байдаг заалыг харуулъя гэж бодлоо. Одоогийн байдлаар бол энэ Miss World болж исэн энэ газар бол кабаре театр болчихсон байгаа маань. Орой болгоны 299 одоо юаны үнэтэйгээр одоо кабаре театрыг бас үзэх боломжтой. Тэгэхээр Бразил болон Орос бүсгүйчүүд маань кабарег бас жинхэнэ утгаар нь үзэж та бүхэнд харуулах боломжтой юм байна. Ингээд дотгошоо орч цөмөрөө театрыг хэрхэн харагдгийг харцгаая. Тэгээд миний бас төсөөлж ирсэнс бол тайз маань бас нэлээд жижигхэн харагдлаа. Тэгээд бас театр маань ч гэсэн дотроос нэлээд жижиг юм. Гэхдээ тогтчлт бол үнэхээр гайхалтай. Гоё артыг бол нэлээд гаргасан. Үнэхээр ийм гоё гайхалтай театр.
Тэгэхээр үзэгчтэй бид бүхэн Cabaret Chat-ийн Miss World одоо центрийнхаа backstage дээр гараад ирсэн маань орой олон Cabaret тоглолт гэж үзэж та бүхэн хэлсэн маа. Тэгээд би Cabaret хувцсны хүмүүссэн маань үнэхээр таалагдж байна. Аюу хөнгөн юм байт юм байна. Тэгээд яг энэ тайзан дээр бас Miss World-ийн маань 2003, 2004, 2005 одоо онуудын Miss World зохион байгуулж ирсэн. Тэгэхээр бас Монгол Мисэд маань ч гэсэн одоо энэ хүү стейжн дээр гарч исэн. Монголчууд маань бүгд аяг их баяртай байна. Яг л эмэгтэй хүн багш төрснийх бас Miss World-ийн одоо тайзан дээр алхаж үзье гэдэг юм. Ингээд Miss World-ийн тайзан дээр гарч үзлээ. Cabaret-ийн хувцас гэсэн. Гэтэ Miss-ийн хувцас ш Cabaret-ийн хувцас. Наад зогсож байгаа ах гэдэгт итгэлтэй. Тэгээд ямар ч байсан аяг хүнд ажил хийдэг юм шиг байна. Энэ ланыг нийлээд 5 хил орчим толгойд ирэх шиг байна. Тэгээд аюу гоё чимгэлцсэн. Гоё юм байна. Их тийшээ хурч чадахгүй. Энэхүү хүндтэй тайзан дээр бас гарах завшааныг олгож байгаа. Jenka Tour компанид бас баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд эмэгтэй хүн болж төрснийх бүгдээрээ л өөрсдөө одоо ээжтэй одоо хайртай сайхан ээжтэй одоо мисэн шүү дээ. Тэгэхээр одоо бүх эмэгтэй хүмүүсийн бас өсөн мөрөөддөг байсан нэг зүйлийн нэг нь бол яалтч бодоо. Мисийн тэмцээнийг үзэх харах мөн түншлээ мисийн тэмцээнд оролцох одоо бодол маань бас эмэгтэй хүн болгон төрж өнгөрдөг нэг зүйлийн юм аа гэж би бодож байна. Хаяны арал маань шүр сувдны орон гэж би та бүхэнд хэлсэн байгаа. Тэгээд үнэхээр бол энэхүү арал дээр бол сувд маш их байдаг. Тэгээд бас чанартай сайн сувд бол байдаг. Тэгээд өөрөөсөө бас ингээд сувдыг яаж ялгах вэ гэдэг ингээд чанартай сувдыг ингээд дретик юм шиг тийм хутгаар ингээд зүсээд чанартай байна уу, чанаргүй хуурамч байна уугүй юу гэдгийг бас ингээд үзчихдэг юм байна. Тэгээд бас энд хувь байдгийм байна. Янз бүрийн одоо хүүхдүүд монголчууд маань бас хүүхдээ өвдөхгүй гэдээ бас бамбаа булчиргаатай хүмүүс маань хувь энэ төр хүүхдэд зөөж өгдөг байгаа. Саний арал дээр ирчихсэн байна. Тэгээ саний арал дээр Jenka Tour компанид явж байгаа бүх аялагчид маань ирээд нэг өдрийг өнгөрүүлж байна. Би шархан шараад scuba diving хийгээд мөн түнчлэн одоо каякаар бас явж байна. Тэгээ миний хувьд сая агарын нисдэг шоуг нисгэлээ. Аюу гоё болдго юм байна. Тэгээд анхны удаа нисгэжсэн болохоор бас аюу их жоохон туршлага муутай унгахаа шахсан. Тэгээд бас дээшээ 500 м хөөрөгд юм байна. Бас 1000 м хүртэл хөөрөх боломжтой ийм агарын шоуын нэгүр бас зэт юм байна. Хүмүүс маань ард иргэд маань бас энэ далайн усан ингэж зохиулах юм бол биеэ зохиулах юм бол бас тэр жилдээ маш одоо гайхалтай одоо үе мөчний өвшөө сэргийлж аюу айтайхан байдгаа гэж ярьж байна. Тэгээд монголчууд маань бүгдээр бас далайн эргээр энэ далайн эргийн увсанд бас зохиулаад ингэж сэлээд аюу гоё байж байна. Ингээд үзэж та бүхэндээ хаяны орноос бэлтгэж хүргэж байгаа нэвтрүүлэг маань үргэлжлэх хүрж байна. Манай одоо автобусны хамгийн хөгжилтэй ах байгаа. Тэгээд шүлэгч яруу найрагч уяач ах маань сэтгэл хэр байна. Та бидэнд ерөөл ялдаач. За дэлхийн 6 талын 4 талаар ялж үзлээ. Тэгээ энд их сайхан газар юм. Ягаад гэхээр олон орны олон аялагч жуулчид нар явж байна. Хуучин сандаг Орос хамаан явж байхын
Япаах маань живжлээхын тэгээд их сайхан газар байна. Одоо одны юугаар их сайхан амарч байна. Энд бидний нэг өвгөн сонслог хөр их богино хугацаанд их хөгжилтэй, их нарийнч, бас их цог зулбагтай залуучтай аялж яваад их багталтай байна. Ааха. Автобусанд бол ерөөсөө уйдахгүй байгаа шүү дээ. Уйдах цай бол гэрс. Уйдах хэвэл ундах цай байгаа шүү дээ. Өглөө бас бол ер нь бол агаар салхиаг гой санагдаж байна. Багтуун сайхан юм тий. Сайхан байна. Бидний азар бас ядахтаа энд бороотой тийм хурдтай их халуун биш таарлаа. Энэ их таатай. Би нодны яг үдээр энд их дэвж чадвал ер нь их халуун хэцүү байсан. Энд бол яг одоо нутагтай нутгийнхаа нэг сайхан намрын сайхан цаг шиг л байна. Салхитай, хурдтай ийм сайхан байгуулахаар залуучдын маань аз хиймэр гэдэг бас өөрөө юм дандаа азны шовоосон залуучтай болохоор чинь адилхан азтай явд юм шүү дээ. Ингээд үзэгчтэй та бүхэн зурагтаар маш олон сурталчилгааг хардаг. Машин аваад хожоод Хайнан явлаа, Хонконг явлаа, Вьетнам явлаа гэдэг. Яг үнэхээр одоо миний хажуу зогсож байгаа хүмүүс маань Капитал банкны төв салбараас Улаанбаатар мөрөөдлийн сугалаагаар одоо Улаанбаатар банкны салбараас бас азтан болсон хүн байна. Мөн замын үеийн одоо Капитал банкны салбараас бас азтан болсон хүмүүс байна. Сугалаагаар бас хожоод Хайнан хүрээд ирсэн байна. Мөрөөдөл юм шиг санагдаж байна тийм үү? Сайн байцгаана уу. Ингээд та бүхэнд энэ өдрийн мэдчилгээг хүргээд Хайнан хотоос мэдчилж байна. Би замын үеийн Капитал банкны мөрөөдлийн сугалаанаас азтан болж ирсэн. Ингээд замын үдчүүдтэй болон найз нөхөд гэр бүлийнхэндээ Хайнан хотоос мэдчилж байна. Ааха. Үнэхээр бас ингээд сугалаанд хожоод ирнэ гэдэг бол бас үнэхээр хаад завшаантай хэрэг шүү. Ястай хаад завшаантай мөрөөдлийн сугалаанд оролцоорой. Ер нь Хайнан орон та хэдэд хэр таалагдж байна? Ер нь цаг агарын хувьд биднэрт одоо маш тааламжтай үе шүү дээ. Тийм байна. Хайнан их гоё хот байна. Тэгээд цаг агаар их дулаахан уур амьсгад нь их гоё газар байна. Тэгээд зөндөө юм үзэж гоё газраар их гоё дурсгалтай зураг мөргө авах боллоо. Ааха. Таны хувьд хэрэг? Бас өстой гоё юм. Тэгээ одоо яг энэ үед нь одоо нэг тийм уур амьсгал нь халуунжиш бүйтэнч маш гоё тааламжтай үеэр нээсэн байна. Бид нарыг бас энэ мөрөөдлийн сугалааг биелүүлээд азтан болоод авч явж байгаа Жонка компанийн хамт олондос баяр хүргье. Баярлалаа гэж хэлье. Тэгэхээр үзэгчтэй бид бүхэн нэг өдрийг одоо Санья бич дээр өнгөрүүллээ. Тэгээд манай аялагчд маань бас сэтгэл хангалуун байна. Нэг өдрийг бас чөлөөт өдөр болгон өнгөрүүлж байгаа шүү дээ. Сэтгэл хэрэг байна та бүхэн? Маш өндөр байна. Өнөхөө сайхан газар юм байна. Ингээд сайхан амарч байна. Ингээд өөчж гоосууд нь бүгд их сайхан үйлчлдэг юм байна. Хамгийн цагийн хооронд гоё соёлтой сайхан байдаг юм байна. Ааха. Далаа дээр хэрэг байв? Далаа дээр маш гоё байсан. Тэгээд далаа дээр их хамгийн өстөн ардын девааж газрын девааж Хайнан өнөхөр гоё юм байна. Сайхан байна. Сайхан амарч байна. Нэг байгууллагаас гурвуулаа явж байгаа. Оо за. Тий. Тэгээд ингээд их баяртай байна. Сэтгэл өндөр байна. За. Таны хувьд хэр байна? Ер нь хөгшин настай хүмүүс маань ерөнхийдөө ингэж гадагшаа тутагшаа баргалж нэг явдаггүй шиг. Монголын өвөлчин бас нэлээд хатуу хүүтэн шүү дээ. Гэхдээ манай энэ хаяанууд сайхан юм уу? Би одоо сая нэг онгоцоор яаж явах вэ гэж ажил явлаа. Тэгсэн чинь зүгээр яваад ирлээ. Энд ирээд сайхан амарлаа. Одоо тэгээд тэр манай дүүлчилж байгаа бид гурав дүүлчилж байгаа тэр компани бол үнэн сайхан үйлчилдэ. Үнэн гоё юм бай. Байдгийн нь одоо мэдээлэл авлаа. Тэгээд байж сайхан амарч байна. За баярлалаа. Бид нар далаа яваад нар жаргалыг харах гэж байна. Тэгээд бөөнөрөө чигчсэн байна маш хөвчлөлтэй микро цуцсан юм шиг явж байна. Одоо ингээд энэ чинээс ерөөсөө 2 минутын зайтай далайн хэрэг байгаа. Тэгээд бид хүн өглөөг бас далай дээр өнгөрүүлсэн байгаа. Одоо үргэлжлээд нар жаргалыг бас далайн ангил дээрээс харах гэж байна. Тэгээд энэ маш гоё ресторанууд байгаа. Тийм бас өдийн зоогоо байх боломжтой байгаа. Ингээд монголчууд маань үнэхээр жаргалтай өдрүүдийг Хайнан өнгөрүүлж яваад идэлтэй байна. If I told you things I did before, told you how I used to be, would you go along with someone like me? If you knew my story word for word, had all of my history, would you go along with someone like me? I did before and had my share. It didn't lead nowhere.
мөрөөдөлтэй Хайнан оронд 4 хоногийг бид бүхэн маш гайхалтай өнгөрүүлээ. Ингээд Genka Tour компани маань хамт олон бидэнд маш сайхан үйлчиж Хайнан оронд хийсэн аяллаа маань үнэхээр гайхалтай болгож өглөө. Ингээд миний хажуу зогсож байгаа хүмүүс маань яг надтай адилхан амарч явсан хүмүүс байгаа. Ингээд та бүхний сэтгэл хэр байна? Ангийн даргын үед сэтгэл үнэхээр сайхан байна. Манай хамт олон одоо үнэхээр 20 наснаас 70 насны хооронд ийм сайхан хамт олон явлаа. Үнэхээр энд газрын Диважин Хайнан гэдэг чинь үнэхээр үнэн байдгийн байна. Та бүхэн хурж ирж бас үзэл сонирхоор бидний хувьд үнэхээр үзье гэсэн юм бүгдийг үзэж шаардлаа. Үнэхээр сайхан амралт боллоо гэж байна. Ястын одоо хамгийн том арал буюу Хайнан арлаар бидний аясан аялал та бүхэн таалагдж байгааг найдаж байна. Ингээд Genka Tour компанид баярлалаа гэж хэлмээр байна. Мөн түнштэй бидэнтэй хамт аялсан 259 гаруй аялагчид маань маш сэтгэл хангалуун 4 шөнө 5 өдрийг Хайнан арал дээр өнгөрүүлээ. Ингээд үзэж та бүхэндээ бэлтгэсэн энэ хүн нэвтрүүлгийг Хятад улсын Хайнан арлаас хүргэн хүргэлээ.